Hello, Bobby байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа мейкапныхаа доор арьс арчилгаагаа яаж хийвэл маш гоё тогтцтой. За ингээ хуулрах, хаагарах те ингээд 9 шид болох тийм асуудалгүй байдаг вэ гэдэг дээр ярилцъя. За тэгээд хамгийн эхлээд юу ашиглах талаараа ярьчих. Toner pad ашиглана. За toner pad зүгээр энгийн нөгөө нэг юунээсээ одоо арьс арчилгаанаа хэрэглэдэг бид нэр өдөр тутмын хэрэглэдэг хөвөнгөөс ямар ялгаатай юм гэхлээр энэ материал нь нэг илүү бүтээгдэхүүнээ ингэж уудаггүй. За тэгээд бүтээгдэхүүнийг ингээд хийцэн байхад шууд ингээд сороод алга болчдгоо гэсэн үг. Sheet mask энэ болгоод арьсан дээр ингээд тавьчих боломжтой. Бүр яг юм зориулт тийм cotton pad байдаг байхгүй юу? Тэгээд материалын хувьд бол би яг сайн хэлж мэдэхгүй байна. Нэг тийм давуу нэг арай өөр материалтай холцсон юм шиг нэг тийм материалтай. За тэгээд toner cotton pad ашиглаж байгаа юм чинь pad ашиглаж байгаа юм чинь хэдүүлээ мэдээж юм toner ашиглана. За би яг одоо энэ toner-ыг хэрэглэж байгаа. Аюу гоё юм арьс тайвшруулж өгдөг тийм найрлагатай мэлээ. За toner-өө хэрэглэнэ. За тэгээд би мейкапныхаа доор бас нэг тийм одоо зузаан юм юусоо түрхий гэж боддоггүй болохоор ямартай ч суур тосоо түрхэн. Тэгэхээр өөр нь toner түрхээс суур тосоо түрхэн гэсэн үг. За суур тосны араас би зохиныхоо тосыг түрхдэг. За тэгээд араас нь нарны тос түрхэнэ. За тэгээд яг энэ тарааллаар явна. Тэгээд бас энд орж байгаа нөгөө бүтээгдэхүүнүүдээ бас айгүй зөв сонгох хэрэгтэй. Жишээ нь ингээд хоёр одоо toner болон тос ч юм уу, эсвэл тос болон нарны тос ч юм уу хоорондоо зохицохгүй бүтээгдэхүүн байвал шууд ингээд түрхсний араас ингээд арьс арчилгааных нөгөө түрхсэн бүтээгдэхүүнүүд ингээд хуулраад ирдэг. Тэгэхээр та хэд минь өөрийнх нь хэрэглэж байгаа тэр бүтээгдэхүүнүүд ингээ хоорондоо зохицчихно уу гэдгийг эхлээд маш сайн анзаараад хэрвээ зохицохгүй бол тэрийг солих хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө арьс арчилгаанаа хэрэглэж байгаа бүх бүтээгдэхүүнүүдээ хооронд нь маш гоё зохицдог. Ерөөсөө ингэж хаашилдаггүй тийм бүтээгдэхүүнүүдийг сонгох хэрэгтэй. Эхний алхам хэлсэнтэй хэдүүлээ toner-өө энэ toner-ны хөвөн ашиглаж агаад хэдүүлээ жоохон ингэж арьсаа гоё ингэж жигтгээд энэ тэнд ингээ арьсаа гуйжуулсан ч гэсэн ингээ заримдаа мейкап төрсний араас ингээ хамарны энд ч юм уу те эсвэл ирүүн дээр ч юм уу нэг юм сүрдийсэн арьснууд ингээ хаяа гарч ирээд байдаг те. Тэр үед нь яадаг вэ гэхлээр өдөр тутамдаа нүрээ будгаас өмнө бага зэрэг тийм одоо гуйжуулалт хийх зорилгоор энэ хөвөнгөө бас ингээ нуглаа шүү. За тэгэлбэл нугалж агаад ингээд томоор нь ингээд түрхэхээр амар их нөгөө toner шаардаад байдаг байхгүй. Тэнгүүд ингээд нуглаж юм жижигхэн болгож агаад toner нөөсөө яг нөгөө нүүрэндээ түрхдэг хэмжээгээр ингээд шингээч нь. Тэгээ шингээснийгээ ингээд зөөлхөн базаад ер нь тарааж ийн гэсэн үг toner. За тэгээд ер нь дэлгэхэд өмнө нь яг тэр чигтээ гоё ингээд жигэд toner-оор ингэ яатсан байдаг. За арайч бас ч гоё жигд болог байна тий. Гэтээ зүгээр. За тэгээд ингээд хоёр хуруундаа ингэж авчиж ингэж барьж агаад зөөлхөн ингэ toner ингэ түрхэнгээ арьсаа ингэ баг зэрэг ингэ гуйжуулаад ингэ гоё жигдгээ арчаад өгнө. За тэгээд нөгөө нэг илүүдэл арьс үүсгээд байдаг хэсгүүдээрээ ялангуяа айгуу сайн яваад өгнө. Би газ пигүүд зүгт байна. Яа. Тэгээд гоцоол авчаад өндөөс хитрхи хүчтэй дарж болохгүй шүү. Арьсандаа ер нь маш гоё зөөлхөн л дарах хэрэгтэй хөрх. Ингээр арьс гоё ингээ гоё жигд болоод өгдөг байхгүй юу? Ямар ч илүүдэл арьсгүй. Үгтсэн арьсгүй. Нөгөө зүгээ бас гоё арчаад өгнө. Яа ингээд өрөн гоё ингээд чигшилтэй юм шиг болчихж байгаа. За тэгээ хүсвэл би заримдаа арьсаа гоё ингээд илүү гоё чигшүүлмээр санагдаад байвал дахиад cotton pad-аа нэгийг авч агаад дахиад нэг раунд ингээд toner-оор дахиад явчихдаг. За одоо энийгээрээ болохоор арчихгүй. Би энийг яг ингээ голохоор нь хувааж агаад хацурныхаа энд ингээ тавьчдیں۔ Ингээ зөгтөөгөө нийлүүлээд тэгэхээр яг ингээ toner нь яг
гоё шингээд бараг шийт маск ингээд тавьж байгаа юм шиг гоё чигшүүлээд өгдөг. Тэгээд нүрэ бутгаас өмнө шийт маск бол тавьж болохгүй. Шийт маск бол ингээд хичнээн шингэсэн чи ингээд бөмбөрчүүд ингээд урсаад ингээд бөмбөрчүүд ингээд яад идэг бутраад идэг. Тэгээ хэдүүлээ яг шууд нэг шийт маск тавихаасаа илүү хоол гэж. Шийт маск тавихаасаа илүү ингээд төөнрөөрөө нэг хоол гэж юу? Усаа бат. Яа тэгээд чухал үеүүддээ ингээд шийт маск тавихаас илүү төөнрөөрөө гоё ингээд нүрээ гоё чигшүүлчих ингээд болдог. Тэгэхгүй бол шийт маск одоо хичнээн шингэсэн ч ингээд моторч унаад нөгөө нэг амар их хичээл зүтгэл гаргаж нүрээ бодсон бодолт маань ингээд фейлдүүлэх гээд байдаг. Тэгэхээр та энэ аргыг бас ашиглаад үзээрэй. Гэтэ нөгөө нэг энгийн хөнгөөр ингэн гэвэл болгодлаа. Яа тэгэл тэр хүн шууд ингээд яачдаг болохоор өөртөө шингээгээд авчдаг болохоор бүтээгдэхүүнийг тэгэхээр хэдүүлээ нэг заавал ийм төөнөрний ийм хөнгөөр энэ одоо төөнрөө ингэж арчих нэ. Тэгээ би энийг болохоор нэг яасан Cloud9-аас энэ Kane гэдэг төөнрийг би авч бас хэрэглэсэн байхгүй юу. Тэгэхэд энэ дагалдуулаад өгсөн. Тэгээ энийг л ашиглаж байгаа. Тэгээ гадар өөр E-Mart интерьер бол байдаг. Яг ийм төөнрний cotton pads гэдэг. За тэгээ энийгээрээ дахиад нэг раунд авчиад өгч. Тэгээ ингээ хөмсгөө бас гоё ингээд арчиад өгчүүл. Наа нүсээгөө болохоор цаатлынх нь арьсан ингээд айгу баг гуйцсан байдаг. Тэгээ заримдаа бас ингээд хөмсгөө бодохоор нэг тийм бас бөөгнөрөөд байдаг болохоор хөмсгөө бас ингээ гоё зүйл арчиад өгч хэрэгтэй. За ингээ болоо. Миний гар ямар юм борлцсон. 100 болохоор бас ингэ борлчихдээ. За одоо суур тестад төрчихье. За энэ маань тэгээд сая нөгөө нэг хөнгөөр харьцсан болохоор бараг л ингэ шууд шингэж байгаа. За тосноосоо би нэг иймэрдүг авч агаад тэгээ ингэ 100 байгаа болохоор тос хоёр айл болох би ингэ нэмгэн төрөх ингэ хичээгээд байгаа. Тэгээ ингэ хоёр алган дээр авч агаад ингэ живтгэн тараач. За тэгээ үлдсэнийг гарандаа түрхээд. За ингэж өөр арьс нэлээд хөөрхөн гоё чиглэг болоод ирж байгаа. За одоо зовхныхоо тосыг түрхчихье. Би зовхныхоо тосыг бас дандаа ингэж smile line нэрээ түрхдэг. Тэгээс ингээд зовхноо тасыг ийшээ ингэж төрхвөл нөгөө нэг инээхээр ингээд ийшээ нэг өвчлөө гардаг штеп. Тэрнээс үр ингээд сэргийлдэг гэсэн. За одоо ингээд тосоо нэг шингээгээд 1-2 минутын дараа нарныхаа тосыг түрхчихнэ. За тосоо ингээд шингээгээд 1-2 минут болцсон. Одоо нарныхаа тосыг түрхнэ. Би энэ нарны тосыг бараг 3 дахь саваа дуусгаж байна. Энэ нарны тос айгүй гоё нөгөө нэг чийгшүүлэгч тос төрөж байгаа юм шиг л төрхөгддөг. Тэгээ яг бодогны доор нөгөө нэг chemical болохоор химийн нарны тос болохоор бодогны доор бас яг гоё болдог. Зүгээ ерөөсөө мартаж болохгүй. Ялангуяа гоё жоохон залуу байгаа охтууд маань ингээ нарны тасаа нүүрэндээ гоё чигтгэн гэдэг. За ингээл өдөр тутамдаа тий бас ингээ чухал үеүддээ арьсаа гоё юм төгс бэлтгэхийн тулд хийдэг
ингээд мейкапны өмнөх арьс арчилгаа. Ингээд болоо. Тэр нь бол маш simple. Тэгээд ер нь л яг ингээд ямар нэгэн асуудал үүсэхгүй байя. Арьсан дээрээ ч тэр мейкапн дээрээ ч тэр тий. Тэгэхэд бол ингээд бүх юм айгуугаа simple байх хэрэгтэй. Тэгээл ингээд олон төрлийн ингээд серум, олон төрлийн ингээд маск энэ төр холдоод ирэхээр тэр олон одоо тийм орц найрлагатай бүтээгдэхүүнүүд чинь ингээ хоорондоо зарим нэг ингээ харшлаа тий. Тэгээ ингээ бутрах, үүрэх гэх тийм асуудлууд үүсгээд байдаг. Тэгэхээр хэдүүлээ чухал өдрөө оройн нь бүр ингээ маш сайн скин кэр хийгээд нөгөө нэг жинхэнэ шийд маск энтрээ тавиад тий. Тиймэрхүү арьс арчилгаа оройн нь гоё хийгээд унтаж амраа тий өглөө нь ингээ арьсаа гоё сэрэх хэрэгтэй. Тэгээд яг будагнаас өмнө хийх зүйлсээ бол маш simple, маш энгийн байх хэрэгтэй гэсэн. Тэгвэл хэдүүлэн мейкап ямар нэгэн асуудалгүй гоё өдөржин байна. Одоо арьс арчилгаагаа энгийн байхаас гадна бас хэдүүлээ нүүрний одоо мейкапны base primer хэрэглэвэл арьс арчилгаа болон мейкапын хооронд нь айгүй гоё нэм зааг гаргаад тэгээд тэр хоёрыг хооронд нь харшилдуулахгүй үүргийг бас тэр мейкап base primer ч гүйцэтгэдэг. Тэгэхээр таад маань бас заавал мейкап base юм уу primer тий тослогдуу арьстай бол primer, за хуурай дуу арьстай бол base хэрэглэж ерөөхдөө болно. Тэгээд өөртөө тохиорсны гоё сонгоод хэрэглээрэй. За би бол энэ Shiseido-гийн нөгөө skin tint-ийг заримдаа ингээ base болгоод ашиглаждаг. Энэ бас айгүй гоё болоод идэв. Тэгээд ихэвчлэн энэ бүр ингээд дуусж байгаа болохоор ингээд хайчлаа жижигрүүлсэн. Энэ нөгөө face shop-ийн ийм нөгөө нэг ногоон өнгийн makeup base би нэг бас айгүй дуртай хэрэгэлдэг. Айгүй хямдхан мөртлөө айгүй удаан хэрэглэгддэг. Тэгээ ер нь нэг амар тэгэж муулаад байх юм байдаггүй болохоор энэнд айгүй дуртай. Өнөөдөр бол энийг төрчихье. Бас энийг яс дуусах болов нэг хайчилсан болохоор ийм их байгаа. Тийм болохоор нөгөө хайж чадахгүй. Тэгээд энийг яс дуусгах. Тэгээ би бас миний дуртай нэг боломжийн үнэтэй бейс гэвэл энэ Мишагийн энэ бейс нь амар дуртай. Таанч энэ хаваар ингээ олдохгүй байгаа. Айгуу гоё тийм чигшүүлж өгдөг. Хэрнээ будга бас айгуу гоё яаж өгдөг, барьж өгдөг. Гэт гоё бейсэж өгдөг. Өгчэн. Тэгээд өөр нүрэ боддог охтуудад илүү л тийм хурдан шингэдэг. Тийм л бүтээгдэхүүн байвал айгуу тохиромжтой арьс арчилгааны шатнд. За ингээд гайгүй жигд болсон. Ингээ ерөн гоё арьсыг ингээд гоё жигдлээд нэг тоон ингээд цайруулад тэгээ бас давхар хийж байгаа ажил нь нөгөө нэг skin care-ний бүтээгдэхүүнүүдийг мейкапын бүтээгдэхүүнүүдтэй ингээ харьцуулагдахгүй. Тийм гоё зааг үсгээд өгж байгаа makeup base байна. За ингээл өрөө ингээд чухал өдрүүдэд би ийм суурь арчилгаа хийгээл нүрээ будчихад ингээ ямар нэгэн асуудал үүсдэггүй. За тэгээд илүү бас нүур будалтай удаан барих гэж байгаа бол хэвлээ нөгөө нэг loose powder хэрэглээд гоё будалтай төгжөөд өгөх хэрэгтэй. Тэгэхэд л өөр нэг асуудал үүдээ. За би газ нүрээ будчихад ирье. За ингээд өнөөдрийн мейкапаа хийжлээ. Та хэд маань энэ бичлэгийг таалагдсан гэж найдаж байна. Тэгээд нүур будалтын доор хийдэг арьс арчилгаа бол ерөөсөө л маш simple байх нь хамгийн чухал. За тэгээ хэдүүлээ дарааха бичлэгээр уулзъя. Тэр баяртай. Та хэд маань бас гоё бичлэгний санал байгаа бол комент хэсэгт бичээрэй. And like and subscribe.